Усан онгоц хоёр буудлын хооронд урсгал дагуу 4 цаг, урсгал сурч 5 цаг явдаг гэж. За голын урсгалын хурд цагт 2 км бол хоёр буудлын хоорондох зайг олоо гэсэн. За тэгэхээр агаас би энэ хоёр хоорондохыг бол яг гэхээр 40 хэсэг үзчих. 40 хэсэг нийтдээ 40 хэсэг. За тэгвэл урсгал дагуу явах хурд бол юу болох вэ гэхээр 40 хэсгийг дагуу бол 4 цаг явдаг гэсэн учраас 4 тооцох юм бол 10 хэсэг цаг гарна гэсэн. За урсгал сурж явах хурд юу болох вэ гэхээр 40 хэсгийг бол 5 цагт болдог гэсэн учраас 5 тооцох юм бол 1 цагт 8 хэсэг явна гэсэн. За урсгалын хурдыг олохдоо бол яг гэхээр бид урсгал дагуу явах хурдаас урсгал сурж явах хурдыг хасаад 2 тооцдог. За 10-аас 8 гэсэн 2 тооцох юм бол 1 хэсэг гарнаа. 1 хэсэг цаг гарах нэ. Тэгэхээр 1 хэсэг цаг маань хонштой тэнцвэрхээр чинь эндээс бол x бол 2 км болно гэсэн. За тэгээд нийт зайг болохоор 40x гэж үзсэн. Тэгвэл 40-ыг 2-оор үржүүлчихвэл 80 км байх нэ. 2 хөтэ ордог. Тэгээд үзье.